өнөөдөр уулруу хувийн одоо юу гэдэг хаус гэх юм уу айлууд өөрсдийнхөө гэр хүртэл замыг засч тавьж авах шиг байна. За өнөөдрийн ажлыг ийм ажил авах шиг байна. За тэгээд одоогоор зам тавих хоёр талын сүрээг нь гаргаад сороог нь буулаад тэгээд араам нь төмөр зангидаад асмал зам аяг тавих юм шиг байна. За тэгээд бодвол өнөөдрийн ажил мөнгөтэй авах шиг байна. Гэр хүртэл зам ингэ тавьж өгч чинь. За өнөөдрийн манай баг 3 солонгос 2 монгол гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэгээд өдөр янз янз хийж өнөөдөр бас анх удаа ийм ажил хийж үзэж байна. За одоо эхний ажил бол шороо манахаас эхэлж байгаа шиг байна. Шороог яг энэ зангицсан араам моднуудын яг энэ өдрүүд яг энэ занглаасан дээр бүх шороонуудыг овоолж за мөн завсар зай гарангуй тэр завсар зай руу шороог ийм ажлыг яг одоо хийж эхэлж байна. Цяо. Сүтээ шоколадтай сууж. Надад индам мандагсан. Энэ бүжиг. Машинаа закачтай байна. Араас машинаа хийчихээ. Тэгээд савраа асгаад байна. Тэрийн цайны зэрэг. Таасан дээр бүгд ажилдаа олцоо. Нэг одоо цаав хийсэн ажлыг харж байна. Өглөө 8 өнгөрөөж ирсэн. Тэгээд эхний эзэнд бол замын хоёр талаар хашсан банзнууд руугаа тулаас нэг шороонууд хийж суулж өгсөн байгаа. За түүнийхэн дагуу ийм төмөр дэвсэж бетоноор дээр нь цутгадаг юм байна. Тэгээд яг одоо цэцгээс хойш одоо 11 хийсэн юм. хамгийн доор ялгаар авах гэсэн юм. Тохондоо хийж байна. Өнөөдрийн ажил ингээд дууслаа. Өнөөдөр нэлээд урт зам тавьд дууслаа. Тэгээд наашаас Солонгос руу ирэх гэсэн бодолтой нэлээд олон залуусууд байгаа бололтой. Тэгээд яг янз янзын ажил хийж үзсэн л тэгээд тэр нааш ирэх гэж байгаа залуучууд эхний ээлжинд ийм нэг ажил хийж үзлээ. Та бүхэн хараад үзээд ямар шүү вэ гэдэг нь бас. Тэгээд дотроо нэг дүгнэлт хийж үзсэн. Тэгээд Солонгос ирэх гэж байгаа бол мэдээж үсэний бол ясын дагаад мэдээж залуу зорилготой чадсан монголчууд бол бүх энтгийг нь хар ажил хийдэг юм байна. Яг ганц нэг ажил бол техник технологийн дэвшилттэй ашиглан ажлыг маш хурдан хийх тийм аргачлал байна. За өнөөдрийн ажлыг бол манайхан бол бүгд хийчихээр ажиллаж байна. За тэгээд эхний ээлжний нэг өнөөдөр нэг 90,000 100,000 вон ажил юм да өнөөдөр. Ийм ажил байна. Гэхдээ ажил яг тэр бол өдөр болгоо олдоод байхгүй. Янз янзын ажлууд хард юм байна. За тэгээд залуучууд амжилт хүсье. За их мөндөд үзэгчтэй энэхүү нэвтрүүлэг таалагдсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.